баярлалаа. За төсвийн төсөөлөл төсвийн өрөөний мэдэгдэл бол үндсэндээ энэ бүрэн эрхээ хугацаанд ирэх 2026, 27, 28 онуудад улс орон айл өрхийн аж ахуй нэгжийн амьдрал ахуй ямар байх юм бэ гэдгийг төсөөлж тооцоолж гаргасан эдийн засгийн бодлогын баримтчиг. Энийг харж аж ахуй нэгжүүд хувийн хвшлийнхэн үйл ажиллагаа бизнесээ төлөвлөх ёстой. Тэгээ энэ төсөөллийг харахаар ерөөсөө 9 үндсэн үзүүлэлт байгаа. Тэгээ дотоодын нэтгэтүүн өсөж байгаа үнэн, улсын төсвийн орлого өсөж байгаа нь үнэн, орлогоод байгаа зарлаганаас өсөж байгаа нь үнэн. За нэг үеэ бодоход бас өнгөрсөн парламент засгийн газар чинь харин өнгөрсөн 4 жил ковидын үеийн 14.5% дотоодын инфляцийг өсөлтийг бууруулж нэг оронтой тоон руу оруулж чадсан шүү. Өнөөдөр зүгээр бараг 9-10 руу орж байгаа инфляц 6-7-оос өсөөд эргээд энэ бүрийн эрхээ хугацаанд эргээд өсөж байгаа. Та бүхний энэ тооцоолоос харахаар 3 дээр байгаа 2 дээр байгаа хэрэглээний үнийн өсөлтийн түвшин. Энэ л ганц худлаа тоо байна гэж би харах гэдэг. 26 онд 7% байна. Эдийн засгийн үнийн хэрэглээний үнийн өсөлт. 27 он 6.4, 28 он 6%. Энэ тоо баримтуудыг юунд ямар тооцоо судалгаанд үндэслэж гаргасан юм бэ? Өнөөдөр Монгол улсад бараа бүтээгдэхүүний үн буурж байгаа асуудал байгаа юу? Өдөр өдрөөр бараа бүтээгдэхүүний үн 5-10 цасаар өсөж байгаа шүү дээ. Гэтэл бид бүхний энд ярьж байгаа тооцоо судалгаа бодлогын баримтчиг болохоор инфляцийг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг 7% хүргэн 26 онд. Тэгээ 6.4-т хүргэн 27 онд, 28 он 6% хүргэн гэдэг ингээд эн чинь өөрөө амьдралтай нийцж гэнэ үгүй юу? Монголд ер нь бараа бүтээгдэхүүн буурж исэн тохиолдол байдгүй. Гэтэл бодлогын баримтчиг дээр бид нэр хувь-хуваар бууруулж шít. Тэгэхээр энэ юу нь ямар тооцоо судалгаанд үндэслэж ингэж хэрэглээний үнийн өсөлтийг ингэж тооцож гаргаж ирж байгаа юм бэ? Хэрэглээний үнийн өсөлт гэдэг бол ерөөсөө иргэн хүний дэлгүүр хоршоонд ороод худалдан авалтын тэр тор сагсаар л хэмжигдэн шít. 1000 дотоодын нийтлэгдэхүүн өсөөд 1000 төсвийн орлого өсөөд иргэн хүний амжиргааны түвшин нэмэгдэхгүй бол тэр 1000 өссөний хэрэг гэж юу байх юм бэ? Гадаа гудамжинд гараад иргэдээс та бүхний амьдрал ахуй ямар байна гэж асуувал сайн гэж хэлэх хүн хэр байгаа бол? Бараа бүтээгдэхүүн нь буурж байгаа юу гэж асуувал юу гэж хариулах бол? Тэгэхээр бидний энэ ярьж байгаа бодлогын баримтчиг чинь ер нь амьдралтай хэр нийцж байгаа юм бэ? Ямар тооцоо судалгаанд тулгуурлаж хийгээд байгаа юм бэ? Ядаж энэ хэрэглээний үнийн өсөлтийн түвшингөө зөв бодтой тооцоолж оруулж ирж болдгоо юм уу? Та бүхний гаргаснаар бол хэрэглээний үнийн өсөлтийг бууруулах нь л дээ. 26 онд, 27 онд, 28 онд бараа бүтээгдэхүүнүүд дагаад буурна гэсэн үг шүү дээ. Энэ тооцоолоор чинь. Ингэж чадах юм уу? Энэ дээр төсвийн доктортой байдлын зөвлөл юу гэж үзэж байгаа юм? Ямар санал өгсөн юм? Төсвийн доктортой байдлын зөвлөл энэ төсөөлөлд хэрхэн саналаа ирүүлсэн юм? За хариулт өгье. Эхлээд эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга Инх Амгалан 4-р эндээс хариулт өгнө. За гишүүний асуултанд хариулъя. Инх Амгалан эдийн засгийн хөгжлийн яамнаас. За одоо инфляцийн түвшин бол нэг 8.6% байна улсын дунджаар. 26 онд бол инфляцийг бидэхэд 7%, 27-8 онд бол 6% руу ороод буурчна гэсэн ийм төсөөлөл хийж байгаа. Инфляц буурахад бол инфляцийг тооцохдоо бол нийт 430 бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн дунджаар тооцдог. Яг өрхийн хэрэглээнд ямар жинтэй хэрэглэгддэг тэр жингээр нь. Тэгээд инфляц яагаад буурна гэж байгаа гэхээр Монгол банкны зорилт бол 5% байгаа дараа жилээс. Дээр нь засгийн зүгээс бол хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхтэй холбоотой хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд бол илүү нийлүүлэлтийн гаралтай инфляц бол
буурна, саарна 7-6% руу орчин гэж үзэж байгаа. Дээр нь нэмээд хил гайл дээр бол саатал үүсэхгүй байх чиглэл замын үд алтан булаг дээр хил гайлын шинжил ялангуяа давхар төмөр замын асуудлууд шийдэгдэж байгаа. Тэгэхээр хил гайлын гаралтай инфляц бол инфляц дээр ирдэг тэр нэмэлт бол гайгүй болно гэж ингэж үзэж байгаа. Дээр нь нэмээд экспорт цаашаа 26-7 онд бол тогтвортой байна. Валютын нөөц харьцангуй тогтвортой учраас ханшнаас ирэх дарамт бол гайгүй байна гэсэн ийм төсөөллүүд, суур төсөөллүүдийн хүрээнд инфляцийг одоогийн төвчнөөс буураад 7%, 6% руу очно гэж ингэж тооцоолсон байна. Цагаан төмөр сайд нэмж хариулъя. Бид нар бол юмны өмнө буулгана гэдэг тоо биш шүү дээ. Харин одоо 7% өсөх юм байна л гэж. 27 онд дахиад 6% өсөх юм байна гэж байгаа юм. Тэгэхээр өсөлтийг нь 7% дотор хязгаарлах боломжийн тухайд л бид нар ажиллая гэж байгаа. 7% дотор хязгаарлахын тулд бид яах вэ гэвэл мөнгөний элбэг тараалт нийлүүлэлтэн дээр таталттай явнаа. Төгрөгчин одоо гадуур их элбэгсгээр л 24 онд жишээлбэл сонгуул боллоо, мангар их мөнгө гадагшаа зах руу нийлүүллээ, мангар их зардал гаргалаа. Үр дүнд юу болсон? Бараа өссөн, импорт нэмэгдсэн. Бид валюта алдсан. Тийм учраас энэ үзэгдэл нь өөрөө манад байгаа үзэгдэл өөрөө ямар нэгэн техникийн саатлаас болоод үн өсөд байгаа юм алга байна. Үзэгдэл нь хоёр шалтгаан байна. Үндсэн нэг нь хүмүүс мөнгөтэй болохоор дагаад манай худалдаачид бараагаа үнэ нэмээд нэг. Хоёр дахь нь бол За болтын жавхлан сайд нэмж хариулъя. Хатан өшөө сайдсаа баг хариулчлаа дөө. Энэ бол төсвийн өрөөнд дөр орж ирж байгаа бидний одоо зорилттой төвшин шүү. Тэрнээс бод гүйцэтгэл бол биш. Мөнгөний бодлого жишээ нь орж ирэхдээ 5 дээр нэмэх хасах 2 гэдэг инфляцийн зорилтод бидний онцлох төвшин маань тэр юм аа. Тэрлүү бид бүх бодлогын хэрэгслүүдэд чиглүүлнэ гэдгийг олон нийтэд хувийн хвшилт хөрөнгө оруулагч нарт зарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүлээлтийг энэгээр дамжуулж удирдна гэсэн үг. Хэрвээ бид нар 10 нэмэх хасах 2-ыг л оруулчих юм бол хүлээлт тэрлүүгөө яваад бүх юм тэрлүүгөө явчихна. Тийм учраас бид нар аль болох нам дор ийм зорилттой төвшнөрөөгөө мөнгөний бодлогооч төр, төсвийн бодлогооч төр, хөрөнгө оруулалтын бодлогооч төр ингээд чиглүүлэн за энийг одоо олон нийтэд ялангуяа хувийн хвшил хөрөнгө оруулагч нарт ил тодорхой одоо бодлогоо танилцуулж байгаа л ийм л төвшин юм л да. Тэрнээс биш бидэд 7-д хүрчих байх, 6.4-д хүрчих байх, 6-ад хүрчих байх гэдэг тийм зүйл бол биш. За цэндийн сандаг очир гүшүүн тодруулж суй. Та нар маань асуусан асуултанд бас сайхан хариулах юм аа. Албан тушаалтнууд сайд нар зөвөр аргалаад өнгөрөх юм. Гэхдээ тэгэд ийм хүрэх зорилттой төвшөнд ингэж хүрэхгүй бол ямар юмны ингэж баталж ингэж батлах ёстой энэ хуулийг. Бууруулах биш одоо зүгээр 7%-аар өсөх юм а гэж хариулж ийм утгагүй хариулт өгж болохгүй шүү дээ. Одоо байгаа 8.6%-ыг инфляцийн өсөлтийг 7% төргөнө гэж ингэж 2%-аар бууруулах юм байна гэж ингэж ойлгосон шүү дээ. Гэтэл нөгөө талаас нь ингээд аргалаад тайлбарладаг боё л да та бүхэн. Ямар цэцэрлэг сургуулийн хүүхдүүд малж байгаа биш. Та бүхэн гудамжинд гараад хараа л да. Дэлгүүр хоршоогоор явуул да. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн чинь буурж байгаа юм уу? Тэр 2-3 мянган бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дунджаар авдаг гэх тэр яамныхын чинь хилээд байна шүү дээ. Тэгэд үнний буурсан бараа За. Ганбатын очир утгаш асуулт асууя.